Өнөөдрийн хичээл бол автобус болон галт тэрэгний тасалбар худалдаж авахад хэрэглэх англи хэлний хэлгүүд. Бид тасалбар асуух, захиалах, төлбөр төлөхөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг өгүүлбэрүүдийг сурах болно. Тасалбар авахын өмнө мэдэж байх ёстой хэдэн чухал үгсийг сурцгаая. Нэг талдаа явах тасалбарыг one way ticket, харин ирж очих тасалбарыг round trip ticket гэж хэлдэг. Тасалбар зардаг цэгийг ticket office гин. Тасалбар авахдаа хамгийн соёлтой хэлбэр нь I would like to buy a ticket to London. Буюу би Лондон руу явах тасалбар амаар байна гэж хэлэх юм. Харин үнийг нь асуухдаа How much is a ticket to Manchester гэж асуугаарай. Дараагийн галт тэрэг эсвэл автобус хизээ явахыг асууж сурцгаая. What time does the next train leave? Буюу дараагийн галт тэрэг хэдэн цагт хөдлөх вэ? Харин хамгийн сүүлийн унааг асуухдаа When is the last bus tonight гэж хэрэглэнэ. Суудлын зэрэглэлээ сонгохдоо Standard class please гэж хэлж болно. Хэрэв та оюутан бол Is there a student discount гэж асуун хөнгөлөлт байгаа эсхийг заавал тодруулаарай. Төлбөрөө төлөхдөө Can you pay by card гэж асууж болно. Тасалбараа авсны дараа аль зогсоолоос унаагаа хүлээхээ мэдхийн тулд Which platform does it leave from гэж асуугаарай. Одоо жишээ харилцан яриаг хамтдаа харцгаая. Хоёр тасалбар авахдаа two tickets гэж тоог нь хэлнэ. Хариуд нь худалдагч single or return гэж асууж магадгүй. Single гэдэг нь нэг талдаа, return гэдэг нь ирж очих гэсэн үг юм. Өнөөдрийн хичээлээр бид тасалбар авахад хэрэглэх үндсэн үг хэллэгүүдийг сурлаа. Эдгээр өгүүлбэрүүдийг дахин дахин сонсож дадлага хийгээрэй. Баяртай.